Шинжлэх ухаан танин мэдэх үеийн од мөндөр суугийн маань их Монгол улсын түүх нэвтрүүлэг та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ нэвтрүүлгийг Америк сургуулийн түүхийн багш од мөндөр суугийн хөтлөгч Маратхан бид бүхэнд бэлтгэн хүргэдэг. Өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд хүргэе. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг гэдэгтэй төмөр замын хамт олон маань ажиллаж байна. Замун дээрээс нь өрх бүрийн хэрэглээ уяг гурлийн хамт олон бид бүхнийг дэмжин ажиллаж байна. За өнөөдрийн сэдв. Өнөөдрийн сэдв бол Чингис хааны дүүнер гэдэг сэдв байгаа. Тэгээд энэ хүрээнд бол хоёулаа Чингис хааны дүүнерийг хоёр хувааж авч үзэхгүй бол нэг дугаарт бол бас багтахааргүй шинжтэй болоод явчлаа. За тэгээд хоёр хуваахаар бас нэг жоохон яг 40 минутаас арай бас багч болчих гээд байгаа юм шиг. За ер нь бол нэг иймэрхүү сонирн байгаад байна. Тэгээд ерөнхийдөө бол нэр Чингис хааны чинь одоо дүүнернтэй хасар хачуун тэмүүгээ тэмүүлэн дээрээс нь бэлгүүдээ гэл ингээл орж байгаа. Гэх мэтлэнгээр одоо Чингис хааны одоо хамаатан дүүнер гэх юм уу те. Ингээ нэг эцэг нэгтэй ингээ дүүнер энэ бүх хүмүүсийн талаар ярих хэрэгтэй болчиход байгаа байхгүй юу. За тэгээ нөхцөл байдал хоёулаа хаанаас эхлэх вэ гэхээр 1130-аас 1160 одоо 60 оны хооронд бол хамаг Монгол улсыг бол те Хабуул хаан, Амгай, Хутуула хаанаар ээлж дараалан захирж байсан. За энэ үед бол мэдээж нөгөө улс төрийн шинжийг олоод авчихсан те алтан улс буюу өөртөндөө байнга одоо тусгаар тогтнолд нь аюул занал хийж байгаа эдгээр улсын эсрэг тэмцэж тусгаар тогтнолоо хамгаалах татаруудаас зайгаа барих эсвэл Амгай хааны үед татаруудтай илүү холбоо тогтоож те өөртөө татж авч иж алтан улсын эсрэг тэмцэнэ гэх мэтчлэнгээр янз бүрийн улс төрийн үйл ажиллагаа явуулж ирсэн. За энэ цаг хугацаанаас хойшоогоо те ахаад хэдэн үе Хутуула хааны дараа гэсэн үг л дээ. За энэ үед бол хамаг Монгол хаанд бол яг нэгдсэн шугамар ингээ өргөмжлөгдсөн хаан байхгүй байсан боловч Исүүхэ Баатар Монголын улс товчон ч гэсэн Исүүхэ хаан гэд тэмдэглэсэн байдаг те хоёулын талаар бол сонирхолтой нэвтрүүлэг хийчихсэн байгаа. За тэгээд Исүүхэ Баатар бол хамаг Монголыг ерөнхийлөн захирч ирсэн. За энэ цаг хугацааг бас бодоод үзэх юм бол өмнөх 3 хаан Хабуул, одоо Амгай хаан, Хутуула эдгээрийн үр хүүхдүүд бол маш олон болсон байгаа. Хабуул хааны 2 дугаар хүү Бардам Баатарын хүү Исүүхэ Баатар шүү дээ. За тэгтэл одоо энэ олон хүүхдүүдтэй ингээд болчихсон байгаа. Тэгэхээр тэрийг одоо бүгднийг нь бол Исүүхэ Баатрын нэр хүн дээр л захирж байгаа гэсэн үг байхгүй юу? За энэ нь цаа талаараа яг юу харагдаж байна вэ гэхлээр хүчээр бүгднийг нэгтгэж захирж байгаа тэр дотор ч нь одоо яг одоо өмнөх 3 хааны үр хүүхдүүд те ач зээнэр гэдэг ч юм уу ач нар нь гэсэн үг шүү дээ. Хаан ширээн цуух бүрэн эрхтэй хүмүүс бас байгаад байгаа. Исүүхэ Баатар ч гэсэн хаан ширээн цуух бүрэн ёсны те эрх бүхий хүн. За тэгээ энэ бүхэн бол Исүүхэ Баатрын нуруунд дээр тогтчихсон. Исүүхэ Баатрын тэр чанга хатуу одоо те захиргаанд захирагдаж байгаа. Гисэн хэдий боловч иймэрхүү зүйлүүд бол цаанаа бол нэг жаахан үйл явдал болох тохиолдол гэсэн үг шүү дээ те. Энэ бол зад тусрахад бэлэн байгаа бүтэц харагдаад байгаа байхгүй юу. За яагаад вэ гэхээр тайчуудын таргуудаа Исүүхэ Баатар хоёрын одоо харилцаа гэдэг ч юм уу эсвэл одоо Хутуула хааны хүү Алтан те ингээд Исүүхэ Баатар захирагдаад яваад байх нь бас нэг тийм яг зөв буруу юу гэдэг ч юм уу те гих мэтлэнгээр янз бүрийн зүйлүүд болж эхэлж байгаа байхгүй юу. За яг энэ үед нь бол яагаад ч юм юу ч болсон бөөмөд те Исүүхэ Баатар 1170 онд Татар аймгийг одоо хормилж байхад нь таарад хортой арх хүрснээсээ болоод таалалт өгсөж байгаа. Энэ үйл явдал эхэлж байгаа. За энэ нь өөрөө бас юу гэсэн үг вэ гэхлээр саяны нөгөө нэгдмэл байсан хүчийг те ер нь бол дотроо бие даах гэсэн тусгаар тогтнох гэсэн эсвэл өөрийгөө хаан ширээнд өргөмжлөх гэсэн те ийм одоо буруу бол биш аахгүй юм те хин ч гэсэн тэгэх бах. Тэгээд ингэж бодож исэн хүмүүсийн өөрсдийнхөө бие даах бодлогод гарч эхэлж байгаа. За энэ зүйл нь бол Исүүхэ Баатар нас барснаар бол хамаг Монголд бол нөхөж баршгүй зовлон тохиолдсон гэсэн үг байхгүй. За онон голын шугуу бурхан халдун хоол одоо уулын хормойд те яг сууж амьдарч исэн хамаг Монгол тэр дундаа 2 одоо те Исүүхэ Баатрын 2 эхнэрийн 7 хүүхдийн хувь заяаг бүхэлд нь өөрчлөнө гэдгийг бол тухайд бол хинж таагаагүй л байсан баг. За Исүүхэ Баатар татар хүний одоо өгсөн хортой архинаас болоод таалалт өгч чинь тий. За энэ үйл явдлаас хойшоогоо бол мэдээж хоёулаа Монголын улс товчоо хөшөө одоо ингээд энэ түүхэн үйл явдал Исүүхэ Баатар, Хутуула хаан, Чингис хаантай холбоотой Багнаас гэдэг ч юм уу тий маш олон удаа ярьсан байгаа. За гэтэл одоо яг энэ дэр зүгээр нэг цэгч зүгээр нэгэн өгүүлбэрээр тайлбарлахад таргуудаа хэрэлтөг тоодон гэрдээ нарын тий хамтарсан энэ одоо баг болвол яасан бэ гэхээр эдгээр энэ хүмүүсийн явуулгаар өнчин үлдсэн хүүхдүүдийг нь зөнд нь өргөж байгаа байхгүй. Тэр хоёр хатантай хамт. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр тэдний амьдралыг одоо үндсэндээ те өөрсдөө ингэж алснаас илүүтэйгээр өөртөө хорлсноос илүүтэйгээр энэ хатуу ширэн өвлөгч дааж чадахгүй болов гэж одоо Уяг Жетерфорд бол маш тодорхой ингээд нарийн тодорхойлж харсан байгаа байхгүй. За ингэж орхисон нь дээр гэж бодсон байгаа. Тэрний юу гэсэн үг вэ гэхээр баг өөрөө өөрсдөө одоо ингээд хорлуулж байгаа гэсэн үг байхгүй. Мэдээж нөгөө таргуудаа хэрэл тугтэй тоодон гэрдээ эдгээр хүмүүс тэр одоо сул дорой үлдсэн Тэмүүжин болон тэдний дүүнер те хоёр
билевсэн хатан эдгээр хүмүүсийг хороож аалах одоо маш ламархан байсан баг. Гэхдээ ингээгүй нь бол мэдээж тийм одоо сул дорой хүмүүсийг тэ хороож аллаа гэдэг муу нэр өөртөнд нь зүүнэ гэдэг зүйл бодогдож байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ өвлийг даахгүй эдгээр хүмүүс бол амьдрч чадахгүй. Яагаад гэвэл нөгөө 13 дугаар зууны үеийн амьдрал 12 дугаар зууны үеийн тухайн үеийн амьдрал бол хүрээгээр амьдрах боломж байсан тий. За тэгээ одоо жишээ нь бодоод үзэл тэр Малик Баяудын ганц өвгөн ядарсан өвгөн өөрийнхөө хүүхдийг добоо мэргэнд ингэж өгж байгаа шүү дээ. Тэгэхээр чи ганцаараа бие тааж амьдрах одоо боломж баг маш сул гэсэн үг байхгүй. За гэтэл одоо тэр хоёр хатам 7 хүүхд яаж амьдрах вэ гэдэг зүйл. Ийм зүйл болоод болж байгаа. За ингээд дээрэс нь бол яг энэ үйл явдал дээр бол яг хоёулаа чив тэр өмнөх дугаар дээр хэлсэн өөлөн гэх. Тэ онон мөрнийг өгсөж уруудаж тэ олдорсон майл гонд мангар одоо өөр юу тэ зэрлэг төмөс цагаан төмөс гэдэг ч юм уу. Одоо идэж болох юу л вэ тэр бүгдийг түүгээд тэ загас барих гэх мэтлэнгээр ингэж одоо үр хүүхдүүдэд хижээс. Түүний хэвлэгээс төрсэн Тэмүүжин, Хасар, Хачуун, Тэмүүгэ тэ охин Тэмүүлэн нар болон одоо Сочигэл ихээс төрсэн одоо бигдэр бэлгүүдээ. За эдгээр хүүхдүүд бол тий мэдээж эдгээр хүүхдээс нэг нь оролцохгүй л да тий. За үлдсэн нь. За хожимын их Монгол улсыг байгуулахад бол мэдээж бүгдээрээ өөр өөрсдийн гиссэн тий гавьяаг байгуулсан ах болон Тэмүүжиндээ тусалсан гэдгийг л энэхүү одоо подкастаараа нэлээд сайн гаргаж өгөхийг хичээгээд байгаа юм. Ерөн зүгээр дийлэнхтэй бид хэд нөгөө киноноос ч юм уу иймэрхүү зүйлсээс л нөгөө мэдээллийг авцсан үеийнхэн учраас тий яг Монголын ус товч байгаа бас бүтэн яг ингээд шүүсийн шахаад ойлгоод унсан хүмүүс бас тийм их биш шүү дээ тий. Тэгин гутал нэрээ Чингис хааны дүү гэхээр хамгийн түрүүнд л хасар орж ирдэг тий. Хасар орж ирнэ. За тэгээд хоошоогоо тэр дүүнэр нь одоо эмэгтэй дүүнэр нь ч гэдэг юм уу нэрээ яг энэ бүтээн байгуулалт их Монгол улсын энэ том одоо түүхэнд хаана нь ямар чухал үүрэг авьяаг гүйцэтгсэн байдгийг нэрээ мэддэггүй юм байна шүү. За тэгэхээр одоо энэ бол мэдээж тэр өнчин үлдсэн 7 хүүхэд бол тий өсөглөн айц ийм хүн дунд өсөж байгаа. Хүүхдүүдийн дунд бол анхны хамгийн том зөрчил үүснэ нь бол мэдээж гэр бүлийн дотоод эрх мэдлийн төлөв тэмцэл. За Сочигэл хатнаас төрсэн ууган хүү бигдэр. За нас эсвэл биеэр өсөглөн гэ байсан тэрээр түүхэн сурвалжууд бол Тэмүүжингээс бас нэг яг нэгээр ах гэж гарч ирдэг тий. За ингээд ингээ Ахмад тул гэр бүлийн тэргүүн болохыг бол эрмэлзэж байсан. За Тэмүүжин Хасар хоёрыг тий барьсан загас одоо харавсан одоо болчмөр гих мэт зүүргээс нь тий дандаа одоо пулаач авдаг. Энэ нь өөрөө юу гэсэн үг вэ гэхээр нэгдүгээр тэр хоёрыг үл тоомсорлж байна. Ах дүү гэдэг тий нэг одоо эцгийн хүүхдүүд гэдгээ бодолцохгүй байна. Хувааж идэх ёстой зүйлээ ганцаараа юм уу эсвэл дүү бэлгүүтэйтэйгэл хамт тий хувааж идчихэд байгаа нэг иймэрхүү үйл явдал болж байгаа. За эндээс чинь одоо ингээд энэ байдал дахин хэд хэд давтагдаад эхлэхээр чинь цаашдаа нэг үйл ойлголцол гэдэг зүйл гарч ирнэ. За энэ үйл ойлголцоос гадна өрхийн тэргүүн хинбэ гэдэг энэ өрсөлдөөн бас цаанаа давхар явагдаж байгаа байхгүй. За ингээд Тэмүүжин Хасар хоёр бол тэ энэ бүх зүйлээ ингээд булаалгаж штэ орчин цагаар бол дээрлэхүүлж ийн гэсэн үг байхгүй тий. За ингээд дээрлэхүүлж исэн учраас одоо ихтэй ирж хэлсэн байдаг. За их нь бол одоо та нар нэгэн эцгийн хүүхдүүд таажиж тий тайчууд атуунаас одоо өш онцгоо аваагүй байж тал тий энгийн байдлаар яаж тайчуудаас өш онцгоо авах юм бэ? Одоо сүүлэн сүр ташуургүй сүүдрээ сүр нөхөргүй байхад гэж хэлж байгаа шүү дээ. За ингээд нэгэн их одоо эцгийн хүүхдүүд биш үлээ яах гэж ингэж маргалдваа гэж одоо ив ийг сануулсан байдаг. За гисэн хэдий боловч Тэмүүжин Хасар хоёр бол гэрээс гарахтаа аль хэдийн хаалгаас аваад зэвсгээ бэлтгэсэн гарч байгаа. За ингээд одоо товцог өндөр дээр байсан тэ бигдрийг одоо шаргахтаа хариулаад байж хахад нь Хасар яг урдаас нь Тэмүүжин араас нь очиж тэ за ингээд харуулж алдаг. За ингээд одоо хоёр хүүхдийнхээ нүдийг харчингуу та өөлөн үжинтэй ханаа баргасаад ижлээ идэгсэд гээл ингээд бахан үгээр хилдэг те. За нөө эртний үгийг гიშ татаж өвдгийн үгийг өндөс суулгаж зэмлвэ гэсэн баг. За энэ бүх зүйлээс болвол мэдээж Тэмүүжин болон Хасар те. За Хасар эдэн дээр яг юуг бодсон бэ гэхлээр нэг зүйлийг маш сайн ойлгосон баг. Энэ юу гэхлээр хэрв тэд одоо хоорондоо тэмцэлдвэл бүгд мөхнө. Ер нь харин элэг бүтэн байж нэгэн санаатай нэгдмэл байх юм бол тэдний хинч үл зогсоож чадна. Яг л нөгөө урдны алангуй ихийн 5 хүүхдээр одоо өөлөн үжинд жишээ авч тайлбарлаж энийг хэлдэг шүү дээ. Тэгэхээр энэ бүх зүйлийг маш сайн ойлгосон гэж үзэж байгаа. Яагаад энийг ингэж ойлгож үзэж байгаа юм бэ гэхлээр энэ нөхцөл байдалд хамгийн хүнд хэцүү одоо ингээ байдалд орж байгаа хүн бол хэн байж тарах гэдэг. Өөлөн нөхөө. За өөлөн их. За мэдээж маш хүнд байдалд орж байгаа. Сочигэл хүнд байдалд орж байгаа. Гэхдээ амьдрал үргэлжилнэ. Ирээдүй явагдана шүү дээ, тий. Тэгэхээр энэ дунд бол бэлгүүд байгаа. Тийм бааз. За бэлгүүд бол төрсөн ах бигдрийг нь одоо тий алсан, хөнөөсөн. За энэ Тэмүүжин Хасар хоёрт бол өшөө зангидах боломжтой шүү дээ. Гисэн хэдий боловч түүхэн сурвалжуудыг тий түүхэн мэдээ баримтыг харахад бол ийм зүйл болсонгүй. Харин ч тийм зүйл болсонгүй тий дараагийн түүхэн үйл явдлаас харах юм бол бэлгүүдээ бол эв найрамдлыг эрхэмлдэг гэдэг зүйлийг харагдаад байгаа байхгүй. Эв найрамдлыг эрхэмлдэг
хасрыг ч уулчилсан, Тэмүүжин ч одоо тий уучлсан, цаашдаа одоо хамтдаа байна гэдэг санааг л хэлээд байгаа байхгүй. Угаасаа энэс өөр бараг арга байхгүй тий хэрвээ бас ганцаараа үлдэх юм бол ганц ээжтэйгээ ганцаараа үлдээд бүр илүү хэцүү байдалд орно. Тэгэхээр миний зүгээр ингээд зүгээс харж байхдаа бэлгүүдээ бол маш хэцүү байдалд үлдэж байгаа. Тэр зөрчлөөс одоо тэр зөрчлийг байнга сэтгэлдээ тээж явах юм байна шүү дээ. Ахыг алдчихлаа гэдэг. Яг үнэ. За одоо тэгээд одоо хоёлаа яг үндсэн сэдв рүү оръё тий. За өнөөдрийн сэдв бол хасар хачуун гэсэн хоёр сэдв байгаа тий. За хасар бол мэдээж Чингис хааны одоо дүүнэрийн яг 90 дараагаар нь явах юм бол хамгийн том дүү. Одоо насаар бол нэлээд ойролцоо 2 насны зөрүүтэй тий. За ингээ хасар гадам Монголын нуус товчон гэх судалгааны бүтээлд зоч хасар энэ хүний нэр алдар тий. Бараг бүх судлаачид зоч хасар гэж Лувсан данцан Жочи хасар, баяр болохоор Жочи хасар, Рашид Аддийн судрын чуулганд Жочи барсаа гэж тэмдэглэн одоо тий сэргэн босгож сэрүүлдэг гэж байгаа. Чи дагуур яваад байна тий. За тэгтэл Похо бол архаа хасарт холбогдуулж хасар гэдэг үгийг нохоон нэгэн төрлийн зүйл гэж тайлбарлсан байдаг. Харин гад амгаа бидний бодлоор болвол хасар гэдэг үг бол эртний Монголын домоглолын нохоо хэлбэрийн арсланг нэрлэж байсан үг мөн бололтой гэж гад амгуудсан байна. Энэнгүүд нь үзэх юм бол одоо тий хүчит одоо нохоо бол бас нэг ярддаг, уурдаг, дайрдаг, довтолдог тий ийм амтэн штэ. Энэ утгаар нь бас нэрлсэн байх боломж өндөртэй. За манай сонсогч нар мөн за хасар гэдэг хүнийг яагаад нохоотой холбоод унчваа тий нохооны нэр өгсөн байж тарах гэдэг нүү гэд. За эртний одоо нэг хүний нэр чинь бол нэг ажил, мэрэгжил тий амтэн гэд одоо янз янзын одоо ингэ нэр ордог гэдгийг бас олон талаас нь бодолцоод үзээрэй гэдгийг хэлмээр байна. За эндээс ахаа галс нэг юм тодруулаад байгаа юм. Одоо сая жишээлбэл зочи тий гэдэг ч юм уу ийм чи гэсэн юм яваад шүү дээ тий. Энийг болохоор яг уу айлын одоо хоёр дахь хүүхэд гэдэг ч юм уу тий. Тим хүүхдүүд нэг юм чи гэдэг ч юм нэг тийм жич гэдэг ч юм шиг нэг тиймэрхүү байдал жижиг хүүхэд гэдэг ч юм шиг тий нэг иймэрхүү байдлаар өгдөг юм болов гэсэн нэг юм яригадаад байгаа байхгүй. Тэр нь болохоор одоо жишээлбэл Чингис хааны хамгийн уухан хүүхдийг саяхныг хүртэл бид нар зүч гэж яриад байдаг байсан. Зүчи. Сая удын дээрс бас Жочи хасар гэж гарч ирээд байгаа. Тэгэхээр нөгөө Исүхэ Баатарын хоёр дахь хүү байх гэдэг шүү дээ. Тэгин гутал нөгөө сүүлийн үед яг уу шин цагийн судалгаан дээр гээд байгаа. Тэмүүжний буюу Чингис хааны хамгийн том хүүхэд нь зүч бишээ. Тэр нөгөө нэг охин байгаад байгаа шүү дээ, тий? Хожим бихий гэдэг охин байгаад байгаа. Тэр охиныг байсан. Тэгээ хоёр дахь хүүхэд нь зүч учраас нэр нь зүчи гэдэг ч юм уу иймэрхүү байна гэсэн юм яригадаад байгаа шүү дээ. Энэ юу нэг талтаа гарсан уу гараагүй юу? Тэгээ чи яг гоё асуулт асуучлаа. Яг нөгөө нэг цэг дээр хатгана гэдэг шиг байхгүй. За өнөөдөр ч гэсэн би нөгөө хасрын нэрний талаар ингээд фэйсбүүк дээр пост оруулсан чи хүмүүс чинь чи одоо тэгээд Чингис хаан өөрийнхөө хүүхдтэй тэ дүүгийнхаа нэрийг өгсөн юм уу гэдэг бас нэг санаа гарч ирж байна. За тэрнээс гадна яг өнөөдөр бас манай нөх хөдөлмөрийн Бацаая штэ. Бацаая яг фэйсбүүк дээр пост оруулсан байгаа байхгүй. Тэр нь болохоор Чингис хааны одоо яг том хүү бол зүрчүүл биш юм аа. Хожим бихий гэдгийг одоо ингээд орчин үеийн судлаач нар тэ нэгэнд батж ингээд батлаад ингээд тэрэн дээр тогтож байгаа юм шиг байна гэж бичсэн чи доор нь баахан юм. Тэгэхээр би бас тэр нь за зөв шүү гэд нэг бичсэн байхгүй. За. Өөр ингээд хэлж байгаа юм. Тэгэхээр яг энэ талаар бол хамгийн сайн судалгаа хийсэн бол Шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэнгийн дундад зууны одоо эрдэмтэн нарийн бичих дундад зууны эрдэм шинжилгээний ажилтан байсан одоо Турк улсад багшилж байгаа хаа. За яг шинжлэх ухаанаараа багшилж байгаа тий археологиороо багшилж байгаа. За Мөнхтлөг гэж хүн байгаа. За Мөнхтлөг гэдэг хүн болвол зүч гэдэг хүний нэрийг судалж үзээд болвол за ер нь бол зүч гэдэг хүний нэр зүч зочин гэл тий 800 жилийн хугацаанд хэлмэгдлээ гэд. Энэ одоо миний ярих гэдэг сэдв маань миний дараагийн сэдв л байгаа юм л да. За яг хөө би чиний чамайг асуусан учраас дэлгэрүүлээд ирчээ тий. За тийм учраас ер нь бол зоч буюу зүч жичтэй гэсэн утгатай бөгөөд айлын хоёр дахь хүүхдүүдэд олгодог нэр гэсэн утгатай байгаа байхгүй. Тэгэхээр тийм нэртэй олон хүүхэд бол тий ингээ байна. Тэгэхээр энэ юу гэсэн үг гэхээр яг 13 дугаар зууны үеийн тий маш олон хүмүүс болвол яг зочи гэдэг нэртэй айлын 2 дугаар хүүхдүүд байсан гэсэн үг. Тэгэхээр энэ бол ямар нэгэн маргаангүйгээр зүч болвол айлын 2 дахь хүү хожим бихий болвол Чингис хааны том хүүхэд охин гэдгээр нүсч болно. За хоёул үндсэн сэдвүүгээр оръё тий. За судрын жуулганд зочи гэдэг нь бол хүний нэр, хасар гэдэг нь алдаршил гэж байгаа. Тэр алдаршил нэр бөгөөд зэрлэг араатны нэр, хасар гэдэг нь аимшигт араатан гэсэн утгатай учир гайхалтай хүчээр довтлон дайрдаг гэж байгаа. За энэ тэгтэл одоо бол яг 13 дугаар зуун 12 дугаар зууны үеийн хүний нэрээр бол тэг хамгийн сүүлийн маш сайн судалгаа хийж байгаа нэгэн бүтээл гаргасан хүн бол доктор Алтан Сүх. За түүхийн хүрээлэнгийн одоо тий эртний түүхийн секторын эрхлэгч. За энэ хүний дундад зууны Монгол хүний нэрийн судалгаа гэсэн энэ судалгааны бүтээлд хасар хэмээх тий хүний нэр нь одоо ингээд нохоотой тий ингээд асар басар хасар гэсэн эдгээр нэрүүдийн тий эдгээр нэрүүдийн ингээд нохоо нэр мөнгө гэж үзээд тий ингээд бүтцийн хувьд хасаа ар эсвэл асаа ар бололтой.
Хасар бол ба асар нэрийг адид гэж үзвэл маш их хүчээр довтлон дайрч, ноцож авагч, дүүлэн харааж, цоройн довтогч гэсэн утгатай гэж. Харин асар хасар хоёрыг тусдаа одоо ингээд тусын асар басар хасар гэдэг ийм нохоо гэж зүйрлэж хэлсэн байх юм бол хасар нь зээр гөрөөсийг сүргээс нь хасаж илдэж хөөж авалдаг нохоо гэсэн утгатай нэр бололтой гэж энэ саналыг дэвшүүлсэн байдаг. Тэр үед бол одоо манай нохос овог мог гэдээ байгаа шүү дээ. Тэгэхээр чин тэр үед бол нохос овог, чонос овог тэр амтнаар тэр одоо юу гэдгийг тэр сүр хүч чадлаар нь бэлэгдэж хослуулж одоо нэрийдэж байгаа нэр байх гэдэг шүү дээ, тий. За тэгэхээр одоо хасар бол Исүхэ баатрын 2 дугаар хүү тий. Тэмүүжингийн араас дүрсэн хамгийн ойрын түшиг. За түүний бүрэн нэр нь бол Зоч асар. Тэрээр багасаа л асар их бяртай, хурц ширүүн зантай, ном сумыг гайхамшигтай эзэмшсэн хүн байсан. Тиймдээч тэр Тэмүүжин ахтайгаа те бигдэр нэрт ахыг хөнөختөө их зурдаас нь харсан байгаа байхгүй юу. Тэмүүжин араас нь харуулсан шүү дээ те. За энэ нь бол тухайн хасар гэдэг хүний эр зөргийг нь те хар багаасаа ингэ тодорч гарч сайн гэдэг нэг дүр зураг байхгүй. Хэдийгээр тэр нь бол гашуун дурсамжтай энэ түүх боловч те. За сурвалж бичгүүдэд бол түүнийг бай алдалгүй ондог. Эрхийн мэрэгэн гэж цолсон байдаг. Түүний хамгийн анхны тулаан бол дайн нь бүр бага насандаа болсон бөгөөд тайчуудын таргуудаа хурганы ус гоожв, төлөвний ус төлжв те. Исүүхэн хүү өсөж том болов Тэмүүжин ахыг гаргаж өг гэж хэлдэг. За ингээд ой шугуу руу очиж зүхтаасан те. Энэ үед нь бол хасар ганцаархнаа харуулсан. Билгүүдээ чи мод хугалж одоо шивээ барьсан шүү дээ те. Ингээ хориг барьсан. За ингэж яах үед нь бол хасар харуулж ийна гэдэг бол хасар энд бол хамгийн анхныхаа дайнаа хийж байгаа гэсэн утга санаа. Хүүхд багта. Хүүхд тийм байна те. Ганцаархнаа гэсэн анзаараагүй биш нэрээ. Тий, ганцаархнаа Тэмүүжин ахыг одоо зүхтаах боломжоо хангаж өгч ин гэсэн үг шүү дээ тий. За ийм зүйл. Тэгэхээр түүний одоо зүрх зориг юм түүхэн үйл явдал бүрт гарч ирдэг гэсэн үг байхгүй. За тэрээр бас ахтайгаа адилхан багасаа зовлон бэрхшээлийг яг л адилхан хамтдаа өсөж өнгөрсөн. Харин ч одоо бүр 2 насаар дүү гэдэг утгаараа бол илүү их одоо тий одоо илүү одоо эхний үед бол илүү хэцүү байсан байж магадгүй. За үүнээс гадна бол нөгөө 8 шар гахт гэдэг зүйл алга болсон. За энэ алга болоход нь бол мэдээж бэлгүүд бол таргуунд явсан байдаг тийм орой үдшиш болоход нь бол нэг хотор бор морийг нурууг нь дааж атлан таруу гачаад хүрээд ирдэг. За энэ үед нь бол хасар өгүүлрэн тийм хасар Тэмүүжин хэрэлж байгаа шүү дээ акт мордыг ингээл аваад явчлаа гэдгсэн чинь бэлгүүдээ бие явъя гэдэг. Тэгтэл хасар чи чадахгүй бие явъя гэж хэлж байгаа. За энэ юу гэсэн үг вэ гэхээр Тэмүүжингээс өмнө одоо бие явъя гэж хэлж байгаа тийм энэ юус ингээ үйл явдал болгоно нь ингээ зориг зүрхтэй гэдэг юм хэлээд байгаа байхгүй. Хэдийгээр яваагүй боловч за түүний зүрх зориг бол бас л энд харагдаад байгаа. За 1980-ад оны үеэр бол 3 мэрэгдүүд өөлөн ихийн те одоо залуу цагийн өсийг авахар онон голд ингээд гинт товтолж ирдэг. Тэмүүжингийн залуу гэргийн бүртээ өвчин булан отоход хасар ахыхаа хажууд бас мөн байж лээс. За тэгээд Тэмүүжин дараа нь бол одоо нэг Жамухаас, Ван хаанаас тусламж ирж явдаг те энэ тусламж ирж явж байхад нь бол хасар яг л бэлгүүд хоёр яг л цуг явж лээсэн байгаа байхгүй. Хамтдаа л явцж байсан те илч төлөөлөгч бодоод ингээд за тэрнээс гадна яг энэ 3 мэрэгд рүү товтлсон энэ дайнд бол хяад боржгон овгоо удирдах оролцоход бол хасрын бас нэр нөлөө нэлээ их оролцсон. Хасрын хавтаа хүчээр гэдэг зүйл бас их орж иж байгаа байхгүй. За гэвч түүний одоо те амьдрал бол ингээл янз янзаар л өргөнжилсэн байдаг. За мэдээж бол хамаг Монголын хаан ширээн цуухад бол хасрын бас дэмжлэг бол нэлээ их байсан байгаа. За гэтэл түүний одоо амьдралын хамгийн хүн цорилт бол 1203 онд болсон байна. За энэ юу гэхээр Тэмүүжин Жамух нарын дунд бол те хаан суурны төлөөх тэмцэл ширүүсээд Хэрээдийн Ван хаан Жамухын талд орчдөг те. За ингээд Тэмүүжин хал халжид гэдэг газар те элсэнд одоо ингээд гинт товтолдог. За энэхүү одоо дайны дараа бол Тэмүүжин бол те хүн цэргээ бүртгэд үтсэн чинь 2600 цэрэгтэй үлдээд хянганы нурууны зүүн тал те Балжин нуур руу очдог. За ингээд Чингис хаан Балжин нуурд буугаад байхад нь бол хасар өөрийн одоо эм буюу эхнэрээ те Игүү, Исүүхэ, Исүнгэ те тууху 3 хүүгүнээ Ван хааныг тэнд орхиж өөрөө хідэн нөхдөдөө гарч ах Чингисийг ирж хайгаад те хараун жидүүн нуруугаар хэсэж олж чадсангүй шир шүрмэс шатааж идэж байгаа гэж байна. Тэ шир шүрмэс шатааж идэж одоо ингээ явсаар хагаад сая Чингис хаанд ирж нийлсэн байдаг. За Чингис хаан хасрыг ирмэгц бол маш их баясаж одоо энэ хоёр Хэрээдийг дарах суут төлөвлөгөөгөө боловсруулдаг гэсэн үг байхгүй юу. За энэ нь бол юу гэсэн үг гэхээр хууралт гэсэн үг. За тэр нь юу гэхээр хасар өөрийн одоо ихтгэлт нөхөр халиудр болон чавархар гэдэг нарыг хүмүүсийг те Ван хааны зүг рүү нууцаар одоо нууцаарч хүчлээ ингээ ил тодор ингээ илгээж байгаа шүү дээ. За илгээхдээ юу гэж хэлсэн бэ гэхээр за би ингээ ахыгаа хайж авсаар байгаа дээрээс олсонгүй те. Ах мань бол ерөөс огт хайцныг би мэдэхгүй байна. Дээрээс нь би одоо ингээд миний одоо эхнэр хүүхдүүд бүгд таны хажууд байгаа дэрэгд байгаа. Би ингээд шир шүрмэс шатааж идээд үсч өгөх гээд ингээд айгүй хэцүү байна. Хэрвээ Ван хаан аав те аав минь та намайг уучлах юм бол гэж байгаа байхгүй. За ингээ уучлах юм бол өшөөвл
Би тань дагаар ороход одоо ингээ бэлэн байна. Таны хажууд ингээ зүтгэж явъя гэсэн үг хэлж байгаа байхгүй. За тэгээд хэрвээ та надад итгэж байгаа бол хамгийн ихтгэлтэй илчээ явуулаарай гэж хэлдэг. За ингээ Ван хаан энэ үгэнд нь итгэхэд хамгийн ихтгэлтэй илчээ явуулж байгаа. Энэ нь өөрөө цаагаараа юу гэсэн үг вэ гэхээр Ван хаан энэ үгэнд бүрэн итгэсэн гэсэн үг байхгүй. За ингэн гот нь одоо Чингис хаан болон хасар нар те төлөвлөгөө зохиогоод нөгөө илж ирсэн учраас хасрыг ирэх гэж. Нөгөө талд бол Ван хаан бол хасрыг ирэх гэж ингэж одоо те алтан тэрэн буюу одоо асар майхан зориулж босгоод найр наадам хорин хийгээд цэргүүдэд хараачихсан байгаа штэ. За энэ үед нь бол одоо хэдэн өдрийн туршдаа ингэ давхсаар хагаад Тэмүүжин хасар нар бол Ван хааны ордон бүсэлж байлдаж сөнөж мөхөж чадсан байгаа байхгүй. Уг нь бол хүч нь бол хамаагүй их багцсан байсан шүү дээ. За энэ нь бол мэдээж нөх хасрын тактикийн ухаан тий өөрийгөө бас золиослох зориг гэдэг зүйлүүд нь бол энэ зүйлүүдээс харагдаад байгаа. За хоёул хамтран ажиллаж танилцуулах уу нэрээ. Тэгээ. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг хамтран ажиллаж байгаа. За ер нь бол манай Улаанбаатар төмөр замын хамт олон олон улсын төмөр замын холбоо гэж байдаг юм байл да. Энэ холбоонд 2013 оноос хойш илссэн гинэ. За тэгээ энэ холбоонд илсснээрээ олон улсын гармын мэдлэг дээшлүүлэх өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. За энэ өдрүүд нь одоо үргэлжилж байгаа гэсэн үг. За гармын мэдлэг дээшлүүлэх гэдэг юм те. Тэгэхээр одоо жишээлбэл нөгөө суурин соёл одоо суурин газруудын дундуур төмөр зам гарч байгаа шүү дээ. Бид нар ч нөгөө тээвэр тэгэл одоо хүн тээвэр мэвэр ч юм яг ийм үйл ажиллагаанд явж байгаа. Тэгэн гут яг энэ суурин газар тэр нөгөө төмөр замын одоо гармын чуулна одоо байнгын одоо гармын ажилтан байгаад те цаг хугацаа минутыг нь тааруулаад гармыг хааж нээгээд ингээд явдаг бүр зарим нь автоматч болцсон байгаа. Тэгсэн хэдий ч гэсэндээ бид өхөн 2022 онд бол 53 удаа буюу 906 минут одоо тэр олон улсын яаралтай тээвэр хүмүүсийн явж байгаа энэ болгоныг зогсоосон байх нь байна. За 2023 онд 46 удаа буюу 786 минут саатуулсан. 2024 онд 52 удаа буюу 889 минут саатуулсан. Тэгсэн чинь 2025 онд бүр 55 удаа буюу 941 минут яг одоо энэ галт тэрэгний тэр одоо цаг нараад яг ингэ минут секундтэй явдаг энэ тээврийг саатуулсан тохиолдол бүртгэгчээд байгаа. Уул нь бол энэ гармын мэдлэгийг аль болох өгөөд тэгсэрнээс 2023 оноос 2025 он ингээ харахад 4 удаагийн тохиолдлыг хамгийн өндөр нь өнгөрсөн жил байгаа байхгүй. Одоо энэ онд ямар гарахыг мэдэггүй. Тэгэхээр энэ гармын мэдлэгийг дээшлүүлэх гээд уул нь энэ аюултай, энэ осолтой энийг одоо бити амжина гэж удуур нь орооч гээд маш их юм хэлээд байгаа боловч ерөөсөө үр дүнд хүрэхгүй байна гэсэн үг байхгүй. Одоо бүр яаж хэлэхээ ойлгохгүй болж байна нэгсэн доо. За галт тэрэгний хөдөлгөөний тасралтгүй найдвартай байдал алдагдана гэдэг нь. Нэгдүгээр төрш зарцуулалтаас гадна төрш зарцуулалтын чинь нэг зогсоод эргээд хөдлөх энэ хугацаанд чинь маш их юм өргөдөж байгаа. Дээрээс нь галт тэрэгний цагийн хуваар алдагддаг. Энэ бол нөгөө олон улсын төмөр замын сүлжээ явж штэ энэ. Одоо жишээлбэл Улаанбаатараас одоо юу гэдгийг замын үдээс одоо Наавш гэдэг ч юм уу энэ одоо явж байгаа олон улсын тээврүүдэд зогсолт хийх тусам цааталт нь дахиад авах нөгөө минутууд нь бүгд хойшлоод ингээд бараг тэр төмөр замын холбоотой явж байгаа бүх үйлдэлүүд хоцрогно. Тэр болгоноос нөгөө нэг бензин тос энэ дээр юм алдагдана. Магадгүй цаг тухайд очих хэрэгтэй байсан тэр одоо хөргөлт гэдэг юм уу ямар нэгэн тэр чухал зүйлс бүгд нэг хүн хүний амжина гэсэн бодлоос болж зогсож байна гэсэн үг байхгүй. Ийм аюултай. Тэгээд Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг нь олон улсын төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн учраас өөрийн дид бүтцтэйгээр дамжин өнгөрүүлэх олон улсын галт тэрэгний цагийн хуваарийг ягштал баримтлах ёстой. Мөн дээрээс нь тогтсон цагт багтаан дараагийн төмөр замд нь хүлээлгэн өгөх бас тийм үүргийг хүлээдэг. Ийм юм байгаа. Тэгээд энэ болгон ч ерөөсөө Ослын шинжээч нарын дүгнэлтээр болно шүү дээ, тий. Жолооч нарын 90 гаруй хувь нь шүү дээ. Энэ галт тэрэгний өмнө амжина гэд галт тэрэгний хөдөлгөөний урдуур орчдөг гэнэ. За яг 90% нь ингэж ийн гэдэг чинь хүн болгонд биднэрт тэр машин барьж яваа жолооч болгонд хамааралтай асуудал шүү. Тэгэхээр хэдүүлээ өнөөдрөөс ахуулаад тэр галт тэрэг ирж явах үед те магадгүй гарны ажилтан байсан байгаагүй хүнд чинь өөрийн гэсэн зөрчиж болохгүй бас нэг зарчим гэж байдаг шүү. Тэр зарчимдаа галт тэрэгний хөдөлгөөний урдуур хэдүүлээ автомашинтайгаа амжина гэж орохгүй байя гэдгээл дотроо суулгаад авчи. Таныг машинд чинь зорчиж яваа гэр бүл чинь үр хүүхэд чинь тэр болгон харж байгаа шүү. Та тэдэрт үлгий дүрэл болж байгаа шүү гэдгээ бас санаж яваарай гэж тэр жолоог атгаж яваа хүн болгон захих гэсэн юм аа. За ийм зүйлийг манай Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгмийн хамт олон маань одоо сонсогчдоо үзэгчдээ хүргэж дамжуулж өгөөч гэж бид бүхнээ дамжуулан хүргэж байгаа юм. Өстой гоё өрөө байна тий маш сайн. Тэгээ бас дээрэс нь хамгийн гол чухал юм чинь чи Эрдэнэтүний ам гэдэг зүйл байгаад байна тий. Та тэгээд нэг ганцхан одоо нэг хэдхэн секундын асуудлаас болоод тий. Тэгээ бас ганцаараа биш үү та тэгээд ер нь бол тий. Жолооч хүний хариуцлага гэдэг чинь айгүй чухал шүү дээ бас. Толгойд буухгүй байгаа нээсээ яг тулсан үед хүнд ямар ч бодол орж идэм билээ мэдэхгүй л дээ бас буруудах гэсэн. Гэхдээ энэ ардаа ийм их эзлэлийг дагуулж явдаг юм байна шүү. За баярлалаа. За баярлалаа. Бас сайхан мэдээлэл сонсчлаа шүү бас.
За мэдээж хасрын оруулсан хувь нэмрүүд маш их байгаа тий. За ингээд энэ мэтлэнгээр яриад ах юм бол нөгөө 8-ны Таян хаантай хийсэн дайм байгаа. Жамуух дээр ингээ хараа зогсож байгаа шүү дээ тий. За ингээ хараа зогсож байхад чинь 8-ны Таян хаан чинь энэ хинбэ тэр хинбэ гэж уулын өөдөө өксөд яваад байдаг. За энэ үед нь бол тэр том биетэй хүнийг харж байгаа тэр одоо тий энэ одоо тэр хойноос ирж яваа нүсэр амтыг хинбэ гэсэн утгатай юм асууж байгаа байхгүй. За гэтэл жамуух өгүүлэр хүндэт өөлөн хатны хүний махаар тэжээсэн хүчит хасар гэдэг хүүн тэр мөн 3 бухар зүтгүүлвч гол зайхгүй хүчтэй. Гонжин өхрийг идэвч цадахгүй хотоодтой. Хэдэн алд биедээ хилхээ хойг өмссөн хэрцгий догшин хасар хэн бүхнийг идэхээр айсв. Хоромсог саадагтай хүнийг ховх татаа залхихад хомхоо тэр хасрын хоолоод тордоггүй гин. Амьд хүнийг бүхлээр нь авч шүүрээ залхихад аюул тэр гайхлын аманд тэгэлдэггүй гин. Уур нь их хурж урдах сумаа шүүрч ухсхийн харавхад уулын цаадах хүмүүсч уул суманд нь оногдож ундуй сундуй өхнө. Хилнэн их хурж хийсвэр сумаа шүүрч хийн зүг харавхад хярын цаадах хүмүүсч хяргах тэр суманд нь хядагдаж олноороо өгцгэн. Их тэлж харвал 900 алд газар харавдаг. Татуу тэлж харвал 500 алд газар харавдаг. Хүнтэй адил хүн биш хүний мах идэх мангас хүчит хасар тэр хурч ирж явна гэж Таян хааны зүрхийг өгүүлсэн байгаа байхгүй. Тэр тимийн болол өндөр ууланд холдъё гэд тэр дээшгээ ахиж авирсан байдаг тийм. Энэ үйл явдал гарч байгаа. За мэдээж энэ бол уран зохиолын ихсгэл багсгал гэдэг аргыг хэрэгэлсэн юм шиг боловч хасрыг дүрсэлсэн хамгийн гоё дүрслэл байхгүй Монголын нууц товчон дүрсэлсэн. За энэ бол нөгөө хүч бярийн тухай, нун сум харавдаг тухай тий дайныхан тэр зоригийнхэн тухай бүгднийг маш сайн өгүүлсэн. За Монголын нууц товчонд хасрын сүр хүчийг ингэж гаргаж ирсэн нь бол мэдээж яавч эгэлж ирийн бус хүчтэй мэрэгэн харавч байсныг нотолдог. За мөн хожим нь бол 29 мосын аян дайнаас хасрын хүү эсвэнгийн ноён тий айгу хол харавсан учраас Чингисийн чулууны бичиг бол үүн зориулагдаж бичсэн байдаг штэ. Нөгөө хархираа голын хүндийдгээс олдсон Чингисийн чулууны бичиг те Чингисийн чулуу гэдэг. За тэр бол мэдээж одоо нөгөө нэг 21 үгийг 5 мөрөөр уйгурч монгол бичгээр ухаж сэлсэн байдаг те. 200 одоо 2 м 2 см 74 см одоо өргөн 22 см одоо ингээд юу байгаа байхгүй зузаан. За ийм чулуун дээр одоо ингээд Чингисийн чулууны бичиг гэх тэр нь бол мэдээж тэр 21 үгнийх нь хамгийн ихний 2 үг нь нөгөө мөр тэтгэх юугаар чинь Чингис хаан гэж бичсэн учраас тэр үчин Чингисийн чулууны бичиг гээд алдарчсан. Гэхдээ энэ бол нөгөө хав тасрын хүү эсвэнгийн ноён зориулж бичсэн 335 алд газар харсан гэж байгаа. За одоо энэ үйл явдал түүхэн сурвалжийн мэдээ. Дээрэс нь археологийн баримт ч гэсэн эсвэнгээ тэрний хүүхдийг зааж өгч байгаа нь бол хав тасар буюу одоо нэг хасар бол харваач намнаач гэдгийг бол хамгийн сайн тодор харуулад өгчөж байгаа. Археологийн баримттайгаа түүхэн одоо сурвалжтайгаа харуулад өгчөж байгаа энэ үйл явдал байгаа байхгүй. Тийм байна тий. За тэгэхээр мэдээж хасар бол мэдээж тэр эсвэнгийн ноёны ч гэсэн хожим нь бол нэлээд алдартай ноён байсан. Хувлаа хааны үед чинь ариг бүх хувлаа хоёрын тий ингээд тэмцлийн дунд чинь ариг бүх бууж өгөхөд 1262 онд чинь Юан гүрний төрийн ордонд эсвэнгийн ноёныг бас шагнаж байгаа шүү дээ. Эсвэнгийн ноён чинь хар ойрноор захируулад үлдэж байгаа. Гэх мэтлэнгээр хожимын одоо ингээд түүхэд бас нэлээд гарч ирнэ. За гэхдээ хасар бол бас хэлмэгцэн хөө. За энэ юу гэсэн үг вэ гэхээр 1206 онд их Монгол улс байгуулагдаж Тэмүүжин Чингис хаан те цол хүртсэн. За тэрээр ах дүү нартаа те их одоо дүүн бүх хүмүүстэй одоо ингээд өмч хуваарлахад хасарт 40000 иргэн өгсөн гэж байгаа байхгүй. Иргэн өрхгөө хоёр янзаар хэлдэг шүү. За энийг болохоор одоо өрхгөө хэлээ явчих те. За мэдээж энэ нь бол хасрын байгуулсан гавьяаны хувьд бол маш бага тоо юм шиг харагдаж байгаа. Бусад хүмүүст одоо ингээд олгосон өрхүүдийг ингээд харьцуулж бодохоор те. За гэтэл энд яасан бэ гэхлээр хэсэг хугацааны дараа энэ хонхтны 7 хүү байгаа. Мэдлэг эцгийн 7 хүү. За тийм. За энэ мэдлэг эцгийн 7 хүүхэд бол хасрыг барьж аваад илбэж аваад сандсан буюу зодсон баг. За хасар 7 хонхтонд одоо зодуулв гэдэгтэй Чингис хаанд ирээд одоо ингээ хэлсэн чинь Чингис хаан бусад хэрэгт хилэгнэж уурлаж байсан тул хилэнтэйгэр хасарт хэлнэ. Амьд хүнд дийлдэггүй хүм гэдэг биш үлээ чи. Яагаад дийлэгдэв гэж хэлсэн байгаа байхгүй. За ингээд нөгөө ахын тоогоогүй ингээд хэлсэн учраас хасар одоо ингээд нүдэн дээр нулимстай ингээд босоод явсан байгаа байхгүй. Босоо явсан. За хасар одоо ахтайгаа ондоод 3 хоног одоо ирээг. Яг тэр үед нь бол тэв тэнгэр те нөгөө бөөчн 90 гутаа Чингис хаанд өгүүлээд мөнх тэнгэрийн сахиулсан те нэгэн удаа Тэмүүжин улсын эрхийг барина, нэгэн удаа хасар улсын эрхийг барина гэж зөв мэдэгдэв. Гэж байгаа байхгүй. Хасраас эс болгоомжлохгүй болвол юу болохыг эс мэднэ гэж хэлж байгаа. За энэ үгэнд нь Чингис хаан итгэхэд хасрыг бариад авдаг тий. За бариад авсныхан дараа мэдээж нөгөө өөлөн ихэгт ч нөгөө хөвчүү хин хөхөчүү хоёр чинь хилчдэг учраас өөлөн их нөгөө тэмээ хүлгэлсэн сүхт эргээр ирсээр хагаад яг өмнөх дугаард хэлчихсэн тий. За ичээж хагаад ер нь бол хасрыг аваад явчихдаг.
За ингээд Чингис хаан ч гэсэн одоо эхийн одоо хилгэнсэнд би айхын ихээр айж ин те ичхийн ихээр ичүүгээд хасрын одоо малгай бүсийг нь өөртөндөө өгөөд суллаад явуулдаг боловч нөгөө хар нь арилахгүй байсаар байгаад 4,000 иргэн 4,000 өрх гэдэг ингээ яриад байгаа. Тэгээ хоёр янзаар бичээд байгаа. Эндээс чинь хасаж татаж авсаар хагаад 1400 хүн иргэн үлдээдэг байхгүй хасарт. За ингээ үлдээсэн байгаа. За энэ бол хааны одоо бүрэн шижиг арилаагүй гэсэн зүйлийг хаалт гэдэг. Хаан бас хардас сэрдээд байгаа иймэрхүү зүйлийг хэлээд байна. Мэдээж Европын түүхэнд бол түүхчид хасрыг бол Монголын хамгийн аюултай харваач гэж тэмдэглэж үлдээсэн байдаг. За тэгээд түүний удмаас бол мэдээж хожмын эзэнт гүрний үеийн хожмын нэлийн нөлөө бүхий алдартай хүмүүс нэлээх гарсан байгаа. За энэ үйл явдлуудаас ч гэсэн энэ өөрөө хүүхдүүд нь ч гэсэн одоо их Монгол улсын төлөө зүтгэжсэн гэдэг санаа хэлэх гээд байгаа байхгүй юу? За дээрэс нь энэ бүх зүйл болсон боловч хасар мэдээж нэг ард иргэд өмч иргэнээ алдсан гэх мэтийн одоо ингээ хилмигдсэн гэх мэтийн зүйл болж исэн боловч ахтаа ерөөсөө гомдоогүй юм шиг байна. Тэр нь юу гэхээр хожмын одоо алтан улсын дарах аян дайнд бол хасар зүүн жигүүрийн цэргийн армийг удирдах явдаг. Энэ зүйлээс хардаг байхгүй харж болж байгаа. За ингээд тэр бол яасан бэ гэхээр за хасрын удам. За хасрын удмаас бол мэдээж маш олон хүмүүс төрийн зүтгэлтнүүд хийсэн байгаа. Хасар ч өөрөө бас маш олон үр хүүхдүүдтэй байсан ба За судрын чуулганд бол хасрыг бол 40 орчим хүүхдтэй үр хүүхдтэй гэж бичсэн байдаг. За ихэнх нь төрийн нийгмийн зүтгэлтэн байсан бөгөөд нэгэн сонирхолтой мэдээ хэлэх гэж. За мэрэгэн гэгээний алтан товчид улс төрийн батрлал үе гэж байгаа. За Элбэг нэгүсгч хаан, Гүн Төмөр хаан, Буяншир хаан, Дэлбэг хаан, Аада хаан гэж ингээ цаашаа зөндөө явчихна л та. За энэ Аада хааныг хавт хасрын удам гэж гарч ирдэг байхгүй. Бас нэг яг хэдийгээр яг тэрийг яг түүхэн зохиол яг хөөж бичсэн мэдээж түүхэн зохиол хөөж бичсэн л ах л да самар гүнжгээд одоо Саран Туяагийн самар гүнжгээд ном байдаг. За энэ ном дээр бол Аада Самар хатан хоёр бол хоорондоо хайр сэтгэлийн холбоотой байсан гэд үйл явдал гарч ирдэг. Гэхдээ Аада бол хожим нь бол Самар хатны нөхөр Батуулаа Чансанг дайнд ялаад тэгээд хүүхдтэй байсан ч одоо хүүхдтэй авч гэрэлж тэгээд сүүлд нь одоо тогоон гэд хүүгийг буцааж явуулсан гэл түүхэн үйл явдлууд гардаг л да. Тэгээд Самар гүнжгээд тэр одоо түүхэн роман номон дээр бол бас айгүй гоёор гаргаад өгсөн байж идэг гэсэн санааг л хэлэх гээд байгаа юм. За энэ мэтлэнгээр яриад ах юм бол хасар бол хожимч гэсэн их Монгол улсын төлөө одоо саяны бүх үйл явдлуудын дараа ахыхаа төлөө зүтгэсэн. Тэгээ хасрыг яг хизээ таалалд өгсөн бэ гэдэг зүйлийг бодоод үзэж байгаа. Чингис хааны 1227 онд нас барсан гэдэг утгаар нь дүү нь учраас хожим нас барсан байх гэсэн хүмүүс бодож иж магадгүй. Гэтэл хасар нэлээд эрт нас барсан байдаг. За тэр нь юу вэ гэхээр яг хасрыг хизээ нас барсан бэ гэдэг нь бол тодорхойгүй л яг ингээд за хасар бол тэд онд нас барлаа гэсэн ямар ч сурвалжийн мэдээ байхгүй. Зөвхөн түүхчид судлаачид юу гэж үздэг вэ гэхээр хасар хамгийн сүүлийн түүхэнд тэмдэглэгдэж үлдсэн зүйл нь болохоор тэр 1217 онд Алтан улсын аян дайн зүүн гарыг захирж явж исэн цэргийн жанжин байсан. Харин 1219 онд 29 улсын аян дайнд мордоход хасрын тухайд нэг ч үг гардаг. Нэг ч яриа гардаг. Тийм байна тий. Гэтэ 29 руу дайрж байгаа дайн шүү 7 жил үргэлжлэх том дайн шүү. Тэгэхээр хасар бол өмнөх тэр дайн дээр нэлээд том байсурд оролцож байгаа юм чим. Тэн дээрсэндээ гарч ирэх хэрэгтэй. Тэн дээр байхгүй. Тэгээ тэр их хуралдаа дээр ч байхгүй байгаа байхгүй. Тэр одоо өгөөдөө гэрээсэлсэн хуралдаа болж байгаа шүү дээ. За энэ хуралдаа дээр ч байхгүй. Тэгэхээр ер нь бол түүхчид бол 1218 оны 1219 оноос ямарчсан өмнө нь нас барсан таалалд өгсөн байх гэж ярьж байгаа. Яг нэг мөнх тэнгэрийн хүчин дор гэдэг кинон дээр чинь ер нь бол нэг өөлөн үжнээд ингээд ээжигээ ингээд асараад ингээд нэг яваад байдаг. Тэгээд нэг за нэг иймэрхүү нэг үйл явдал болдог шүү дээ. Яг сүүлд нөгөө нэг ихийг таалд төгсөхт айгүй харамсаад ингээд цэргээ аваад яваад өгч байгаа та холбоотой зүйл гарч ирээд байдаг. За энэ мэтлэнгээр ярих юм бол хасар бол мэдээж их Монгол улсын бол төр нийгмийн зүтгэлтэн ахыгаа төлөө үнэнчээр зүтгсэн тэр дотор зовлон бэрхшээл хилмигдүүлэх өөрийг нь тоохгүй байх үр хэрэг нь одоо өмч хөрөнгөөс нь татаж авах энэ бүх зүйлийг тоолгол төр нийгмийн төлөө зүтгсэн жинхэнэ ахын дүү гэдэг хүн байгаа байхгүй тийм байна шүү дээ. Тэр нөгөө бихтрийг харж байгаа шүү дээ. Тэрнээс хулаад харвах гэдэг нэр орж ирж шүү дээ. Тэгэл сүүлд нь гарч байгаа нь хүртэл ерөөсөө энэ Монголын их Монголын дийлдэхгүй ганц харваач л гэж баг гарах гэдэг шүү дээ. Татсан яг уран зохиолын хэтрүүлэг байгаа ч гэсэндээ дэлгээ татсан хоноо 900 алт тий зүгээр татаа тавихад л 500 алт харвж ирсэн гэдэг. Тэгэнгუთ л тэрний хүү 9-г нь 335 алт харвж ирсэн гэдэг. Тэгэхээр бүр багаас нь тэр ном гэдэг зүйлийн хүнтэй холбоотой яваад байна. Тийм учраас хавт гэж бас хэлдэг байх та тий. 9-г мэрэгний харавсан харвт 335 бол 335 алт буюу тэр ономдуур гэж байгаа байхгүй. Тэр нь болохоор яг харуулж байг онсон биш тийм хол зайд харавсан гэж байгаа. Сумн тэгж ниссэн гэсэн утгатай. Утга санааг илэрхийлээд байгаа. Тэгээ тэр чинь 500 орчим метр гэдэг лөө баг.
За 335-ыг бол одоо яг за энэ дээр нэг шин болохоор бас нэг 1.1 хэдэр бодоод ч үл үржүүлээд үзэхээр гэж нэг юм ярьдаг шүү дээ. НТ телевизийн шинэ жилийн хөтөлбөрт чинь би нөгөө нэг зүгээр хэлсэн юм одоо хэлэхгүй байдаг байхгүй. За яг дундаж хүнээр бодно гэсэн үг шүү дээ тий. За тухайн үеийн дундаж хүний одоо өндөр бол 1 м 67 см байхгүй. Тэгээ би тэрийг нөгөө нэг 1.5-аар бодоод гэж хэлсэн чинь чи Монгол хүмүүсийн намхан гэлээ мэлээ гэл нэг иймэрхүү бөө юм болсон шүү. Тэ. Тэгэл одоо 1.67-оор за 1.7-оор л үржүүлнэ гэсэн үг байхгүй 335. Тэгэхээр чинь 600 м гараа явчих юм. Тийм. Тэ 600-700 м гараа явчих байхгүй. 600 м гараа явчих. За хоёулаа хамтран ажиллаж ярьчих. Тэгээд үргэлжлүүлье. Үгүй яах юм бэ шууд аваад явчих л дээ. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар өрх бүрийн хэрэглээ уяг гурил ажиллаж байна. За ер нь бол нөгөө бүхэл бүрийн гурил. Одоо тэгэхээр энэ бүхэл бүрийн гурил гэдэг зүйлийг чи анхандаа бол хүмүүс одоо нэг те авч хилцдэггүй аль болох нөгөө нэг бүр ингээд дээд гэдэг ч юм уу тэгжил дайрдаг байлаа. А тэгсэн чинь явж одоо энэ нөгөө нэг хүмүүсийн хоол хижээл бүх зүйлсүүд ингээд одоо мэдээж 50 жилийн өмнө хөс судалшаал ондоо болоод шүү дээ те. Гэтэл ингээд явсан чинь явж яасан бэ гэхээр энэ бүхэл бүрийн гурил гэдэг чинь хүний биед тэр хоол боловсруулах эрдэнэ системийн үйл ажиллагаанд маш их шимт хичээлтэй зүйл байдаг юм байна гэдгийг одоо эргүүлээд хаагаад мэдээд олоод эхэлж байна. За тэгвэл уяг гурилын хамт олон маань зөвхөн бүхэл бүрийн гурил үйлдвэрлэхэд тусгаалan зориулсан Америк технологиг Монголдо нутагшуулж амжилттай нэвтрүүлэн хэрэглэгчдэд хүргээд эхэлсэн байна. Уяг бүхэл бүрийн гурил нь болохоор Улаанбуудаг хальстай бүхлээр нь термдээ гаргаж авдаг тул шимт хичээлээ бүрэн хадгалсан. Тэр нөгөө байгалийн хамгийн үн цэнтэй зүйлсийг одоо ингэ шингээсэн байгаа тэр гурил юм байна. Ялангуяа хүний биеийн бодисын солилцоог дэмждэг эслэг нь Улаанбуудаан хальсанд ихээр агуулгаддаг. За тэгэхээр нөгөө бүхэл бүрийн гурил маань яадаг вэ гэхээр ходоод гидсний үйл ажиллагааг дэмжинэ, бүдүүн гидсний эрүүл мэндийг бас сайжруулна, зүрх судасны өвчнөөс увчлан сэргийлэхэд туслана, за хэд тархалтаас бас сэргийлдэг, цусны эргэлтийг бас дэмждэг, бодисын солилцоог бас идэвхжүүлдэг. Эрдэсийн агуулмж өндөр, витамин B1, B2, B6, E, PP амин дэмээр баялаг, байгалийн гаралтай, шимт хичээл ихтэй гэж. За тэгэхээр уяг одоо өрх бүрийн хэрэглээ уяг гурилын маань энэ бүхэл бүрийн гурил болохоор Монгол улсын 21 аймаг Улаанбаатар хотын 9 дүүрэг бүхэл зах худалдааны төв болон бүх сольжээ дэлгүүрүүдээр худалдаалагдаж байгаа. Тийм учраас та бүхэн маань уяг гурилынхаа энэ бүхэл бүрийн гурилыг бас сонгон хэрэглээрэй гэж зөвлөх байна. Бид бүхний дэмжиж ажиллаж байгаа өрх бүрийн хэрэглээ уяг гурилын хамт олондоо баярлалаа. За дараагийнх нь бол мэдээж хачигун тий. За ингээ хачигун гэд хачуун гэл янз янзаар нэрлэдэг. Гэхдээ яг сүүлийн одоо ингээ дэлгэрэнгүй тайлбартай Монголын улс орчинд бол хачигун гэд нэрлэлсэн байлээ. За би нөгөө багасааш гэж тэр хачуун гэдэг нэрээр ингээ дасцсан учраас аль алинаар нь хилээд ээж магадгүй шүү тий. Өөлүүнэг чинь үгээлүүн гэдэг болчихсон. Энэ бүх нь бол одоо ингээ одоо биш юм ахад нэг хэдэн жилийн дараа засагдаасаа гэсэн утгаар нь л хэлж байгаа шүү тий. Би бол ингээ ярьж байхдаа яаж хэлж магадгүй гэдгийг л хэлэх гэдэг. За мэдээж Тэмүүжний ах トゥ ус дундаас бол түүхэнд бол хамгийн бага тэмдэглэгдсэн хэрнээ хамгийн бага асуудал тарьсан. Бас Чингис хааны хамгийн амар амгалан дүү бол хачуун. Түүнийг бол түүхэнд бол хачуун алчи гэдэг тий. За тэгэхэд энэ хүний нэрийг бол судалсан Хэниш, Пело, Легити, Даш цэрэн тэргүүтэй хүмүүс бол хачи ун илчи гэж хэлсэн байдаг. Харин Баяр Иринчин тэргүүтэн бол хачи хун илчи. Лувсан данзан хачуухан илчи. Дамдын сүрэн дугуйж авнаар бол хачууган алчи гэж одоо ингээ тэмдэглэсэн байдаг. За мансан элдэндээ ардавжаа нар бол хачигун элчи гих зэрэгээр олон янзаар тайлбарлсан бөгөөд гад амд Монголын нус товчоондоо сүүлийн хачигун элчи хэмээх саналыг дэмжсэн байдаг. За түүний одоо хэлснээр бол Тэмүүжний энэ дүү бол ой сайтай хүн учир дуу бариулах үгийг сайн тогтоож элчээр байн томилогдож би хүн ба одоо улсад илчээр явдаг хүн тусгай хүн байсан гэдэг санааг хэлээд байгаа. За дуу бариулна гэдэг нь бол мэдээж одоо нэг хүний хэлсэн шууд чэйжлэл тэгэл дараагийнхаа илчтэй очиж хэлнэ. Нэг бэмбэрийн чугаар нууцыг задруулсан захиа гэж өгдөг штэ. Тэрэн дээр бол ерөнхийдөө яг гоё тодорхой гарч ирдэг те. За хажууны багнаас бол мэдээж одоо бусад ах トゥ угийнхаа адил нэг зовлон зүдгүүртэй жаргал одоо энэ бүх зүйлийг л хамтдаа ингээд туулж явсан л байгаа. Нөгөө тайчуудад бүслэгдэж гэр бүлээрээ бурхан халдун ууланд те бас мэрэгдэдээс зутаагаад гих мэтлэнгэр. За хажуун бол зүгээр нэг бас хүн байгаагүй гэдгийг бол саяны тэр нөгөө Монголын нус товчоонд хачуун элчи хэмээн тэмдэглэгдсэн нь тэрээр их Монгол улс байгууллагатаас өмнөх элчийн үүргийг гүйцэтгэж ирсэн гэдэг санааг хэлээд байгаа. За хачуун эрт таалал төгссөнд бол түүний хүү алчтай эцгийн орыг залгаж Монгол улсыг байгуулахад хичээн зүтгэж явсан гэж байгаа. За нэг харамсалтай зүйл нь болохоор бас л эрт нас болсон хүн байхгүй. За их Монгол улс байгуулагдахад Чингис хаан дүү нартаа өмч иргэн хуваарлах үед хачууны хүү
Алчидаад 2000 иргэн өгсөн баг. За энэ Алчидаа гэдэг бол Өгөөдөө хааны үеийн тэр Илжигдээ гэж гарч ирээд байдаг ноён шүү гэдгийг бас нэг давхар хэлжээ. Монголын уус товчонд нөгөө Илжигдээ Алчидаа гэх те судрын чуулганд ч ингээд янз янзаар бичээд байдаг байгаа. За тэгээ түүний одоо ингээд алчтай одоо хачууны хүү алчтай болчихж байгаа шүү дээ тийм. За түүний одоо ингээд нутагтах газар бол халах гол хөлөн бөөрийн араар одоогийн үзэмчин хушууны зүүн хойдох хэсэг хачууны үр хойцын одоо өмч нутаг гэж үзэж байгаа. За яагаад энэ тухайн үеийн газар нутгийг тий хачуунд өвгөө яагаад ингээд Чингис хаан дүүнэртээ зүүн талаасаа ингээд газар нутаг сойрхож өгөөд байгаа юм бэ гэдэг бол маш том логик асуудал байхгүй. За энэ юу гэсэн үг вэ гэхээр алтан улс тэнцээ байгаа хэлж байгаа. Тэгэхээр тэнд бол өөрөөс нь ямар ч ураж болохгүй те урахааргүй тийм хүмүүсийг л одоо тавьж байгаа гэсэн үг байхгүй. Тийм. Энэ дотор чинь бас нөгөө Овг аймгийн зохион байгуулалтыг одоо юу гэдгийг тараан байршуулах гэдэг юм уу айгүйх явдаг юм байлаа шүү дээ тий. За тэгээ ерөнхийдөө бол яг хачууныг бол жоохон ингээд нэг өргөд магтаад гэдэг юм те. За ингээд хэлэхэд бол хачуун бол хасар шиг бусдын одоо ингээ өгөөш гэдэг ч юм уу хоронд хотогдоод те хааны хардлагыг төрүүлсэнгүй. За бэлгүүдээ шиг одоо дайны чухал нууцыг нэг татарын чухал мэдээг задлчихдээ шүү дээ. За ийм зүйлийг бол амаалцсангүй. За дээрэс нь отголжин ноён шиг те хожим нь одоо өөрийнхөө одоо ахыхаа хүүхдүүдтэй гэсэн шүү Өгөөдөө хааны дараа бол хаан ширэг булаацалдах гэж одоо оролцсон гэсэн ийм мэдээ бас байгаад байдаг. За иймэрхүү мэдээ баримт байсангүй. За тэгэхээр тэр юу гэсэн үг вэ гэхээр хачуун яг ер нь бол хамгийн яг нэг залуухан нэг Багдад таалал өгсөн те залуудад таалал өгсөн гэсэн хэдий болооч их намлаг хүн байсан юм шиг харагдаад байдаг те. За хачууныг яг хизээ яг таалалт өгсөн талаар бол хэд хэдэн он цагийн тухай ер нь түүхчд яригддаг. За энэс бол хамгийн том баримт нь бол те түүхчдийн хэлж байгаагаар бол зарим түүхчдийн хэлж байгаа шүү. 1207-1208 онд таалалт өгсөн гэдэг бол за Монголын нуус товчонд нэг түүхэн үйл явдал байдаг. За энэ түүхэн үйл явдал бол 1204 онд Чингис хаан Хэрээдийн Ван хаан тойролтой байлдахад нөгөө нэг Баада хичлэг хоёр ирээд нөгөө гэрийн хойноос мэдээ дуулгацаа тийм. За ингээ мэдээ дуулгаад нөгөө хамаг юм ингээл ачаал ингээ нүүх гэжсэн чинь яг альчтайн актыг хариулж байсан чигээтэй ядар нар гэж байгаа байхгүй. Дайсны цэргийн тоосыг үзээд дайсан айс үе хэмээн ирж хэлдэг гэж байгаа. За энэ мэдээнээс бид нар яг юуг харж болох вэ гэхээр хачуун 1204 онд буюу түүнээс өмнө таалт өгсөн болоод алчидаа эцгийн орыг залгамжилсан болов гэсэн санаа гарч иж байгаа. Тийм бааз тэр алчтаан адуун сүргийг хариулж явж байгаа нөгөө эцгийн бид нөгөө нэг хүүх яадгүй гэдэг чинь нөгөө нэг тэгэхээр энэ бол яг тэр алчтаа нь бол бүр ингээд адуучандаа болцсон байна гэдэг чинь яг эцгийнхээ тэр доор суур те тэр бүх юмыг л авчихсан байсан гэсэн үг байхгүй. За хачууган бол те бас олон хүүхдтэй байсан гэж үздэг. За түүний орыг залгасан алчтаа ихээхэн нэр нөлөөтэй ноён байсан бөгөөд түүнийг хожмын өгөөдөө мөнх Хувлаа хаан үед те ихэд хүндэтгэж ихэж тоож чухал хэрэг бүхнээ зөвлөдөг байсан баг. Хувлаа хаан хүртэл явсан байгаа байхгүй. Тэгтээ тэр хүүхдэн ч те хачууганы за хожим Хувлаа хаан бол хачууны хүү алчтай ноёныг те ургийнхныг тоолуулахад 600 хүн байсан гэдэг гэж байгаа. Тэгэхээр одоо хачууны үр сад бол маш олон болсон гэсэн үг. За хачуун хэдийгээр залуугаараа таалалт өгсөн ч түүний үр удам өнөр өтгөн болж Юан гүрний үед Жинан ван, Ууван буюу цолыг үе залгамжлан хүртэж байсан. За энэ нь бүр Юан гүрэн те хятадаас одоо шахагдаж гарсан шүү дээ. Эннээс ч хойшоогоо нэг улс төрийн бутарлын үед ч гэсэн ван цолоо хэрглэж байсан гэдэг санаа гараад идэг. За эдийн удмынхан бүр цаашаага явсаар хагаад 1632 онд 1636 1200 691 1755 58 онод 1758 онод ч те нэг өвөр Монгол халах ойрдууд ээлж дараалан манжид эзлэгдсэн. Энийний хамгийн ихэнд бол өвөр Монгол манжид эзлэгдсэн шүү дээ тий. Тэгэхэд яг эдний одоо удмынх нь бол 1632 онд манжид одоо нэг дагаар орхоос өмнө нөгөө лэгдэн хавтагт хаанаас гэдэг тусгаарлаад манж руу урууж очсон гэдэг ч юм манж руу одоо ингэж гарсан хүмүүс бач тий талд орсон. За эдгээр одоо хүмүүс гэж бас үзээд идэг. Тий. Тэгэхээр газар нутгийн хувьд гэсэн тэ яг зүүн талтай байх гэдэг тий. Зүүн талтай байж тарах гэдэг байгаа. Тэгэхээр хачууган бол яг л нөгөө нэг бас л одоо ингээд их Монгол улсын төлөө те төрийн төлөө элчийн үргийг гүйцэтгэжсэн залуугаараа таалт өгсөн боловч түүний үр удмынх нь бол их Монгол улсын үед тэр одоо хамгийн хүчрхэг байсан Өгөөдөө хаан, Мөнх хаан, тэгээ Хувлаа хаан нарын үед бол хүндтэй одоо үр удмууд нь байж исэн хожимч гэсэн тэр одоо ван цолоо ингээ хадгалаад авч үлдчихсэн те төрийн өндөр албан тушаал хасж исэн ийм хүмүүс байсан гэдгийг л хэлэх гээд байгаа байхгүй. Тийм ээ. Дор хаяж 400 жил байх гэдэг шүү дээ тий. За тэгээ өнөөдрийнхөө энэ дугаараараа хоёулаа.
Чингис хааны дүүнэр, дүүнэрээс нь хасар, хажуун гэсэн энэ хоёр сэдвийг хүргээд өнөөдрийн маань нэвтрүүлгийн маань сав дурж байна. За тэгээд энэхүү нэвтрүүлгийн маань бид бүхэнд хийхэд бид бүхнийг дэмжин ажилдаг байгууллагууд маань байдаг. За тэгээд өнөөдөр жишээлбэл Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгмийн хамт олон маань бид бүхнийг нэвтрүүлгийн маань дэмжин ажиллалаа. За мөн дээрээс нь өрх бүрийн хэрэглээ уян гурилын хамт олон маань энэхүү нэвтрүүлгийг хийх боломж олцоог бид бүхэнд олгож дэмжин ажилласан байгаа шүү. Та бүхэндээ талархлаа илэрхийлье. Баярлалаа. Харин өнөөдрийн нэвтрүүлгийг Одмондөр сувгийн хөтлөгч за мөн Америк сургуулийн түүхийн багш Маратхан бид бүхэнд бэлтгэн өргөлээ. Баярлалаа танд. За баярлалаа. Хамтран хөтлсөн Канадаа ч гэсэн маш их баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Удааглын банкны дансага 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхүй Монголд ялах болтугай.